Сайн бацгаана уу? Гэргийн харилцааны тухай подкастын маань 8 дахь дугаар та бүхэнд хүрч байна. За энэ удаагийнхаа дугаараа би нөхөр даваагийнхаа хамтдаа эхнэр нөхөр хоёрын хоёулынхаа дуу хоолой тэнцвэртэй өргөх зорилготой подкастын маань ээлжид дугаар хүрэхэд бэлэн боллоо. За энэ дугаарын маань сэдв юу вэ? Энэ удаагийн дугаараар хоёулаа би бидэд хараа ихэн зүйл илэрхийлэх вэ? Тэ? Хин нэгнийхээ хайрыг яаж зөв мэдрүүлэх вэ гэдэг талаар ярилцъя гэж. Тийм. Хамгийн чухал нь бас хоёлаа би биндээ хайраа мэдрүүлэхдээ юм дээр алддаг байсан бэ, юу сурсан бэ гэдгийг бас хуваалцсан. Өөрсдийнхөө туршлагаас тэ. Тэгээд нөгөө гэргийн подкастын маань 8 дахь дугаар хийдэж гэлээ гэсэн хоёулагийн хамтдаа бичиж байгаа энэ 4 дахь дугаар байхгүй. Гэтэ би болохоор өөрийгөө танилцуулаад явцсан гэсэндээ миний хайр ерөөсөө co-host гэдэг утгаараа өөрийгөө ерөөсөө танилцуулаагүй байгаа юм билэ. Тэгээд сонсогч асуусан байсан. Би Америкт юу хийд юм бэ? Тэгээд ямар сургууль төгссөн бэ? Ямар мэргэжилтэй бэ? Тэргээд тэрнийхээ тухай хувийнхаа амьдралаас жоохон танилцуулж болох уу гэсэн байсан л доо. Зөв. Яа би өөрхөн тухай таньц нэрийг танилцуулах юм биш ерөөсөө тий. Тий, би даваач гэж нэрийг чинь хэлээгүй амар санаа. Бараг тий. Харин тийм манай нөхөргөө явцсан л. Тийм үү. Тэглэх хүн өөрхөн тухай ярихгүй юу тийм ч. Өөрхөн тухай. Тавшхан танилцуулъя. Намаа даваа гэдэг. 2016 онд гэр бүлээр Америкт ирээд тэг бизнесийн чиглэлээр MBA зэргийн Портленд-ийн их сургуулиас авсан тий. Тэгээ сургуулаа төгсөөд мэдээж тэгэл сурч байгаа юм чинь бол юм өндөр явал сургуулаа төгсөөд Сиэтлд нүүж ирээд гэр бүлээрээ тэгээд одоо нэг юм одоо Америкт бол хүргэлт амир ингээд төгжүүл ингээл бүчгэж байгаа яг энэ зах зээл хүргэлтийн зах зээл бизнес дотор одоо өөрийн гэсэн жижигхэн бизнесийг явьж байгаа. Энэ одоо хэрэглэгчийн онлайнаар захиалсан бараг бид нэр манай багийнхан гэрт нүүрж өгдөг. Тийм бизнес эрхэлж байгаа. Тэгээ хажуугаар нь бас нөгөө том машины бизнес. Тэгээ том машин гэхээр нэг амар том биш. Зүгээр яг 26 фитийн, 16 фитийн тийм бокс тракны тийм бас тээврийн ажил нэг залуутай хамтраад хийж байгаа. Мөнх эрдэнэгийн залуутай. 3 дахь прожект маань бас нэг хангалагын залуутайгаа хамтраад Монгол руу контейнер явуулдаг. Одоо монголчуудын карго явуулдаг. Тэгээ Сиэтлаас карго явуулдаг. Тийм ажил бас хийж байгаа. Тэгээд иймэрхүү зүйлүүдийг өөрийгөө ер нь хүмүүст тайлбарлахдаа би бол төслийн менежер юм аа гэж дандаа танилцуулдаг. Тэгээд дандаа тээвэртэй холбоотой тий. Тэгээгүй нийтдээ нөгөө Монголд би чинь SPL гэх тээвэр зүйчлийн компанид логистикийн компанид ажиллаж байсан болохоор логистикийн бэкграундтай тэгмүүд хүн чинь сурсан юмараа л дараа дараачих юм хийдэг юм шиг байна л та угаасаа. Тэгээд хийгээ явж байгаа бизнесийн талаар ингээ ярил надад амар бол юм байгаа л да. Мэдээж зөндөө бол янз янзын хүмүүстэй янз янз юм хийцэн тэгээ сураад явж байгаа тэрийг хэрэгжүүлээ явж байгаа болохоор энэ тал дээр бас зөндөө олон гоё ярих юм зөндөө байдаг. Тэгээд мэдээж өөрийгөө төслийн менежер хийсний дагуу энэ бас тий одоо бид хоёрын хийж байгаа энэ подкаст бол бас бид хоёрын миний дараагийн нэг төсөл тийм болохоор төсөл гэдэг утгаар амар гоё хүлээж авдаг гэх юм уу. Тийм одоо өөрийгөө төр танилцуулахад тийм юм хийдэг. Тийм хэрэгжилтэй тий тийм тал байна. Гэтэ нөгөө нэг сакс тоглох туртаа сакс сонирхдаг саксны бэнд гэдгээрээс тэрнээс ч юм болж бас янзын асуудал байдаг. Тэр юм гарч ирэн ирээдүйн подкастт одоо хэлэхэд ирээдүйн подкастн дээр миний саксны хоббитэй холбоотой янз бүрийн гарч ирэх байхаа. Окей. За хоёлаа өнөөдрийнхөө тэгвэл сэдв рүү ороход за хоёлаа би биндээ ерөнхийдөө яаж хараа мэдрүүлт юм бэ тий? Зөв илэрхийлж чадчихэв үү? Хэрэгтэй миний хариу гэж бодож байна. Миний бодлоор бол мэдээж одоо бол ингээд харилцаа дотроос сураад тий нөгөө анханасаа заалхаагүй хоёулын дандаа нэг ярьдаг юм байдаг шүү дээ. Хоёлаа хинч нөгөө харилцааг юм байдгаа гэдэг ингээд АБ-г зааж өгөөгүй. Тэгэл өөрснөө хооронд олчихсоо л уусгаж авсан тий. Өөрснөө ингээд нэг гэр болвол тэгэл тэр дундаасаа л өөрснөө сурч байгаа, алдчихж байгаа. Тэгэл алтан дэсээ суулцж байгаа тий. Бид хоёрын бие бинийгээ харилж байгаа. Одооний хэлбэр мэдээж ингээд одоо аягүй сайн сурцсан учраас хизээ ямар алдаа гаргаж जैन тий. Заримдаа одоо чи миний хувьд аягүй сон надад заримдаа бүр гайхдаг юм нэг алдааг зөндөө олон гаргадаг ч юм уу тий. Нэг хүү удаа гаргангуудаа тэнтэйс юм сураад тэрийг эзэж чаддггүй заримдаа. Тэгээд заримдаа чиний нөгөө хайрлалмаар байгаа, чиний өсөж байгаа, чиний мэдрэмээр байгаа зүйлсийг би буруугаар гэж хамтуулгаад байдаг ч юм уу тий. Тэгэхээр тэр нь чамааг амар яг үндэ нөгөө окей би одоо жишээ нь гүйж гараал бэлэг барайл ороод ирвэл энэ хүн баярлах юм байна гэдэг тийм буруу ойлголттой байдаг ч юм уу тий. Мэдээж тэрийг ойлгосон л да
За миний сая өөрөө хэлсэн шүү дээ тий. Өө нэг бэлэг авчираад ингээд хүчин малын хүн баярлах юм болов уу гэд өөрийнхөө хүсэж байгаагаар тэр энэ хүн ингэнэ гэд өөрийнхөө хүсэж байгаагаар л хайрлаж байгаа гэсэн үг байхгүй тий. Гэтэл би яаж хайрлуулмаар байгаа юм бэ? Тэгээ миний нөгөө хайрын хэл юу вэ гэдгийг мэдэхгүй байгаа учраас тэгээ өөрийнхөө хүсэж байгааг бусдад ингээд тулгачдаг гэсэн үг тий. Тэгэхээр чи тэрээс тэгж их алддаг байсан байж магадгүй гэж би сая бодлоо л доо. Анхандаа бол зөнгөд дөнгөж гэр бүл болчоод гэр бүл болохоос өмнө ч гэсэндээ ер нь нэг мэдээж мэдэхгүй учраас өөрийнх нь бодож байгаагаар л тий. За ингүүлэлийн юм баярлах байх гэж боддог ч юм уу тий. Тэгээ ер нь тэгж боддог байсан чинь одоо энэ Gary Chapman ном гарч ирэл тий. Монголчуудад тэг мэдээж чи ном унших дуртай болохоор чи надаас төгөлж уншаад тэг энэ талаар хоёулаа нэг орой чи над ирэл намайг ажлаас ирсэн чинь ийм гоё ном уншсан ийм байт юм байна харин 5 хэл байт юм байна. Ярьжсэн надад бол амар гоё сонь санагдсан. Нэр тийм юм болов нэрийн чинь бас чухал юм болов нэг мэдээж чи уншсан ном надад хэлж ийн гэдэг нь надад чухал санагдсан учраас би бас нэрийг бас айгу чухал сэдв юм байна гэж бодож байсан. Тэгээ дараа нь ингээл подкаст янз юм уншаад тий. Тэгээ анх бол мэдээж чамаас сонсч байсан. Одоо хэдийгээр яг ингээл тэр номыг Б-г хэрэгжүүлдэггүй ч гэсэн тэндээс сурсан юмнууд тий. Живтэр байгаа гэж би боддог. Гэтэ нөгөө анх би 2006 онд оюутан болж хот руу орж ирчээд тэгээд би нэг анхныг хичээс сонсч байсан байхгүй. Тэгээд тэр үед болохоор зөвхөн англи хэл дээр тэр ном байсан. Би бол англи дээр уншиж чадахгүй. Тэгээд тэрэгч надад тийм юм байдгаа гэдэг ингээд тайлбарлаад айгу ярьж өгөө. Тэгээд надад бол би бол бас нэг 90 ам мултраал өө тийм үү гэл айгу гайхаал тий. Тэгэл өнгөрчээсэн. Тэгээд дараа нь том хүү гараад 11 12 онд илүү тий. Тийм нэг тэр номд явжсэн чи харин 5 хэлгээд гарцсан. Тэгээ би бүр амар олзуурхаад авчихсан бүр айгу сайн сандаг байхгүй. Цэнгэр хавцтай одоо сүүл дулаан хавцтай болсон байсан баха. Тэгж бодогдчих. Номныхаа талаар бүр хайлаад яваад. Ном ирүүл тэгэл яваад байгаа шүү дээ. За ямар ч гэсэн тэр харин 5 хэлний талаар ойлголттой болоод би чамд ингээ хэлдэг гэсэн те. За би ийм ойлголттой болчлоо. Чиний харин хэл юу юм бэ? Би чамд зөв хайрламаар байна гэл те. Би чамаас ингээ асуух чи мэдхгүй. Мэдхгүй тийм л ах. Харин сайн ойлгохгүй байна гэж чи ингээл яваад өгсөн те. Тийм. Тэгээд би ч гэсэн уучлаарай хайрын тасалчлаа. Тэгээ миний хувьд болохоор би бас чамд өгнө айгу хэлдэг гэсэн те. Миний хайрын хэл бол quality time буюу чанартай цаг өнгөрүүлэх гэл ингээл баян хэлдэг гэсэн те. Тэгж хэлэхэд нь би анханаас ингээд ойлгох гэсэн байхгүй юу? Чанартай цаг өнгөрүүлэх гэл ингээд тахт нөгөө тухайд чанартай цаг гэдэг нь юу гэдгийг мэдэхгүй юм чинь цугл байвал болно гэж боддог ч юм уу те. Тэгэл цуг байгаад идэг. Тэгсэн чинь ингээл цуг байгаад идэг юм ярьдаг ч юм уу те. Тэгсэн чинь тэр нь чамд хангалттай сайн санагдахгүй байх үед байдаг те. Тэгмээ би уг нь нэлийн удаан цуг байсан да бүтэн өдөр цуг байсан даа ч гэж боддог ч юм уу. Тим алдаанууд тийм одоо бэрхшээлүүд гардаг байсан үед бол би шүү те. Санагддаг байсан шүү тэгэж. Гэтэ нөгөө энэ хүнд яагаад энэ хайрын хэл суугдсан бэ? Тэг энэ яагаад айгүй чухал вэ гэдгийг хүн яг уг үнцээр нь ойлгохгүй болохоор тэрийг нэг ач холбогдол гэж ойлгодог юм шиг санагдсан тий. Тийм. Тэр бол бүр айгүй чухал. Одоо бол би за одоо ингээд одоо л мэдээж айгуусаа ингээд мэддэг болж байгаа шүү дээ чамайг тий. Тэгэхээр чамайг би яаж мэддэг болж байгаа гэхээр чамтай ярилцах тусмаа, чамайг яриулах тусмаа тий. Чамайг сонирхох тусмаар би чамайг мэддэг болж байгаа шүү дээ. Тэгхгүйгээр нөгөө ингээд таамаглаж хаар чинь угаасаа буруутчих байгаа байхгүй. Чи бол өөрийгөө аюулсан мэддэг. Чи өөрийгөө ингээд би юу нэгсэн гэсэн учраас ийм тий зүс сурсан юм байна. Ийм юм дуртай байна, дургуун байна тий. Намайг иймэрхүү зүйлсүүд ингэж хөдөлгдөг юм байна гэдэг чи өөрөө аюулсан өөрийгөө анзаардаг шүү дээ. Тэгвэл чи одоо чинь хүмүүст тэр өөрийнхөө туршлагаас суулцал та яаж чиний хайрын хэлний хувьд яаж чи өөрөө тийм одоо тий хайрын хэлтэй болсон юм бэ гэдэг талаараа. Хоёлаа нөгөө сонсогч нартаа зориулаад хайрын бас сайн яг энэ хайрын 5 үеийн ямар ч хэсэн дуртай дүнгийн бас бодож байна л да. За хайрын 5 үеийн нь болохоор нэгдүгээрт нөгөө урмын үг буюу магтаал урамшуулал. Тэгээ хоёрдугаарт нь болохоор за би санаж байгаараа л хэлээ ямар ч хэсэн бэлэг. Гуравдугаарт нөгөө quality time буюу чанартай цаг зарцуулах тий. Тэгээд дөрөвдүгээрт нь миний юу санаж байна уу? Дөрөвдүгээрт нь юу ордог лээ? Дөрөвдүгээрт нөгөө physical touch. Тийм. Тэр чинь уг нь хоёр дэрэмлэгддэг байхгүй. Тэгээ нөгөө хүрэлцэх, биеэрээ хүрэлцэх. Буюу тавдгаарт нь болохоор нөгөө act of service буюу чамд одоо үйлчлэх тий. Өдөр тутмын чинь өөр босоо зөвлөлт чинь ингээд туслах, тусдын үзүүлэх. Тийм одоо чинь ая тав угаах ч гэдэг юм уу тий. Иймэрхүү зүйлүүд ордог. Ийм харин 5 хэл байдаг. Энд тэгээ нөгөө нэг гадуур зөндөө подкаст масн дээр байдаг болохоор та хэдийг зөндөө сонссон байх гэж одоо би нэг дэлгэрүүлж ярэ гэж бодохгүй.
Тэгээ нөгөө хайрынхаа асуултанд хариулахад миний би болохоор яаж өөрийнхөө хайрын хэлийг бүр айгүй гүн гүнзгий ойлгосон бэ гэхээр нөхөртөө болохоор ном уншчаал за би өстэй юм шиг байна. Би бол одоо тий чанартай л цаг чамтай өнгөрүүлмээр байна. Тэр нь болохоор бүтэн өдөр чинь цуг байх биш. Чи нэг цаг надтай цуг байхдаа л надад бүрэн анхаарсан байх хэвээр. Тэгээд чи надад одоо уц шүрмсээ оролдох ч гэдэг юм уу тийм байхгүй. Зүгээр ингээд хилээд идэв гэсэн. Тэнгүү тэр хүн нөгөө нэг цаадах учир шалтгаан энэ хүн яаж чухал вэ гэдгийг ойлгоогүй учраас заримдаа ингээд өөр үйлдэл хийгээд байдаг тий. Айх төсөрөөс ч юм аяч. Тийм өсвөрг юм тий. Тэнгүүд би нөгөө нэг хамгийн чухал юм нь одоо тест мест гэхээсээ илүүтэй чамааг хүүхэд байхад чинь ээж аав чинь ямар хэлээр өсгдөг байсан бэ тий? Ямар хайрын хэлээр одоо чамтай ярьдаг байсан бэ? Тий тэрийг өөртөө суулгаад авцсан. Тэгээд ингээ юу яд юм бэлээ. Том болоод харилцаанд орохороо нөхрөөсөө ч юм уу тэрийг ингээд авд юм бэл. Жишээ нь миний хувьд болохоор би аавтайгаа айгуу тийм айгуу их ярьдаг. Тэгээд аав ингээл би нөгөө нэг хөдөө өссөн гэж ярьсан шүү дээ тий. Тэнгүүд одоо манайх ингээ хялган тэгээд Эрдэнэтээс 60 км-ийн зайтай нэг тийм хөргөн жижигэн тосгон байдаг гэсэн тий. Тийм тосгонд ингээд амьдэрдэг. Тэнгүүд би ингээл аавтайгаа дандаа ингээл Эрдэнэт явах болгонд дагаал явдаг. Тийм охин байдаг гэсэн. Тэр үед болохоор би ингээл аавын хажууд суугаал би ингээл хүссэн бүх юм аярна аавтай. Тэнгүүд аав намаа бүр ингээл сонсоол надаас юм асуугаал сонирхоол тэгэл тэр үед чинь би бол одоо юм 10-11 нас хүрээгүй ингээл жоохон охин баа шүү дээ. Тэр байхад тийм байхад чинь ингээд миний тэр ярьж байгаа хаа хамаагүй тий улс төр хувц сунаа одоо юу гэдэг дэлхийн эдийн засагч ярьж байгаа шиг амар юм инээдтэй хад аав намайг амар хүндэлдэг ч байсан юм уу одоо ямар ч юм distraction байхгүйгээр намайг ингээс аягүй сонсч өгдөг байсан тий би яг тэгээд миний нөхөр намайг яг л тексттэй гэдэг тийм юм хүлээлттэй тэгээд манай нөхөр сайн ингэ хэлсэн шүү дээ 2-3 юм ингэ зэрэг хийдэг амар завгүй байдаг тэгмээ туцсан ингэ байнга ажиллаж идэг тий бид хоёр ингэ 30 минут цуг суугаал ярих гэхэд л тий уцсан ингэ дуурж идэг тэл хүн чинь ингэ уцсан дуурангууд ингэ хөдлөхөд тэр нь би тавгууцч идэг тий надад ингэ амар авгүй байдаг тэгэхээр ингэ бид хоёр ярилцахын тулд бүр ингэ тусгай цаг гаргаад ингэ юу яадаг тий ингээд цуцаа хол тавьж ээж тэгжээж ингэж би биндээ одоо миний хайрын хэлээр ярихын тулд тэгж одоо хүчил сэтгэл манай хүн гаргад. Тэгээ миний хувьд болохоор ээж аав маань тэг намааг ингээд амар их багт маань айгүйх сонсч өгдөг байсан учраас миний хайрын хэл одоо сонсогдох quality time л болж байсан юм бэлээ. Тэрнээс биш миний төрсөн өдөр одоо босод зүйлд ч юм уу аав ээж маань сүртэй ил том бэлэг өгөөл аав ээж маань намааг одоо ингээд өчнөө шагналаар өмшүүл ахвад ч юм уу эзээч ингээд баяр хүргээл ерөөсөө магтаал өмшүүлээр намайг эзээч тэгж бөмбөгж байгаагүй. Тийм болохоор надад тэр юмнууд юусоо сонирн биш байдаг. Миний одоо энэ хайрын 5 хэлнээс хамгийн чухал нь юм байна гэд өөрөө ирэмблээ. Хүн тэрийгэл нөхрөөсөө авчих юм бол надад юусоо асуудал байдаг. Тэгээд өдөрт ерөөсөө 30 минут. Тий. Тагсаан бүтэн санд бол цаг боо. Тэгэхгүй юу те. Тэгээд бас нөгөө би бас нөхрийнхөө хайрын хэлийг бас өөрөө олох гэж янз янзаар ингэж үзээд тэгээд бас ерөөсөө өөрөө таамаглаж ингэж бүгдийн туршиж үзсэн боловч ерөөсөө ойлгохгүй байжгаад тэгээд нэг удаа миний хайр тэгвэл ярил та би одоо бүр ярих гэж байна. Миний хайр. Тэгэл та. Тэгээ миний хайр өөрөө ярьсан дээ хаа. Яг нь ер нь бол хоёулаа энийг ярьж байгаа хамгийн гол шалтгаан нь өөрөө хүн одоо ямар хайрын хэлтэй вэ гэдэг нь өөрөө яаж хайрлуулж өссөн бэ гэдэгтэй сашгүй холбоотой юм билээ л те. Тэгээ би одоо чинь хоёул ингээд нэг удаа ингээд чинь асуугаал чиний хайр юу юм бэ гэвэл за бараг л бүгдөө байх амхаа гэлтэй. Нэг бараг тавлаа мөн ч юм уу би чинь билийг авахтаа дуртай за магтуулах дуртай гэдэг. Тэгтээ юу юм бэлээ л те. Нөгөө өөрийгөө мэдэхгүй байгаа тохиолдолд хүн за бараг л тавлаа авахаа гэж хэлдэг гэсэн. Тэгэхээр ер нь өөрийгөө илүү сайн өөрлөгөө өнгийгөөд за би чи яаж өслөө аавч маань намайг яаж өслөө би багтаа яаж хайрлуулж өслөө те. Тэгээд энэ хайрын илүүдийг ирэмблэх нь өөр айгуу чухал байгаа байхгүй тэгжээж ядаж өөрийнхөө хайрын хэлийг мэдэх нь өөрөө буцаад эргээд хажуудлах хүнийг хайрлах эсвэл тий би ингэж хайрлуулж өссөн юм аа чи намайг ингээрээ тий тэгвэл би баярлалаа шүү гэж хэлэх нь өөрөө нөгөө миний зүгээр ингээд бодож байгаагаар бол маш их цаг хугацаа тий тэгээд одоо за бэлэг сэлтгийг одоо мөнгө төрөж юм ингээ хэмнээд тэр хоёр хүний хоорондын харилцааг илүү ойлгомжтой болгож байгаа. Хамгийн чухал нь тэр хүн чинь нөгөө өсөд байгаа хайрлагдж байгаа мэдрэмж авч байгаа байхгүй тий. Дэлгэр яг хайрлагдж байгаа мэдрэмж зөв аргаар авч байгаа учраас тий. Зөв чиний түрний ярьсан юм дээр би бас нэмж хэлмээр байгаа юм. Чиний тэгж чиний одоо нөгөө
quality time буюу юм тэг яг фокус чанартай цаг ингэж хүсдэг тэр хайрын хэлийг би чамайг аавтайгаа яаж өсдөг байсан, аавтайгаа юу ярьдаг байсан тэр болгоныг сонсч ойлгож байгаа. Энэ чинь нэрээ аав нь ингэж гой сонсч өссөн ба штэ. Аав ээжтэйгээ ингэж багтаа их ярьдаг байсан ба штэ тий. Тэгэл би ханд чист амар яриа юм а гэж би боддог байсан чинь. Оо яа. Гэнэ амар яриа байсан. Тэр нөрөө хідэн цаг яриад тахта биш тий. Одоо яг тэр хоёулагийн өглөөний хүүхдүүдийг босгоос өмнө гяс эртгэн босоод тий. 30 минут ингээ ярьчихаар тэр өдөрнийх гоё болчдөг. Надад ч тий мэдээж чамд бол бүр илүү гоё болдог тий. Тий. Тэрийг өөрөө мэдчихэж байгаа нь өөрөө одоо мэдсэндээ би амар болцоорхдаг гэх юм уу. Тэгээ өөрөөсөө асуусан л та би чинь одоо яаж харилцаж өссөн бэлээ гэдэг. Би нөгөө хөдөө аавч гэж төгссөн. Гэтэ нөгөө юм хитрхи ингэж нэг нөлөөрөөл эрхлүүлээд байдгүй хөдөө нэг ажил хийгээл амар л өсөж байгаа шүү дээ хөдөө чинь тий. Завгүй өсөж байгаа. Бодоод исэн чинь би юунд амар хайрлаж мэдрэмж төрдөг байсан гэсэн чинь өглөө дөнгөж босоод тий. Өглөө дөнгөж сэрэнгууд ээж ирээд тухан дээр үнсээд эсвэл аав ирээд тухан дээр үнсээд сайхан амарсан миний хөө босоорой гэж хэлдэг байсан. Юусе ганцхан л үнсэлт. Тухан дээр ганц үнсэл тэгэл тэр өдөр би яг ингээ хайрлаж байгаа юм шиг өсдөг. Түнсгэл өдөр төгөө тэрвэрлдээ нэлээд ийм байхгүй мөртлөөрөө. Магтаал энэ төр байхгүй. Тийм, магтаал энэ төр байхгүй мөртлөөрөө. Тэгсэн чи яг миний хувьд бол тэр физикал тач буюу тэр одоо хөрөлцдөг. Тэгээ тэр нь өөрөө миний хувьд айгүй чухал хайрладаг юм шиг санагддаг байхгүй. Тэгээ одоо хамгийн инээдтэй жишээ хэлэх юм бол зарим шиг ингээ нойр хөрөхгүй нөгөө баг хүүхд ингээ дундуур ороод унтчихаар. Тэгээ funny тэгээ баг хүүхд дундуур ороод унтчихаар миний ингээ нойр хөрөхгүй хоёр тал унтж байгаа штэ тий. Тэг ямарсан би ингээ чи унтцсан заяа. Би ямарсан хөлөө явуулаад чиний хөлөнд хүргээд тэгээд ингээ таашраад унтдээ. За ямар шигээс хөрөлцчихлээ гэдэг тэр нэг хөрөлсөн гэдэг нь өөрөө тийм өчөөхөн авчижгүй юм байдаг тий. Миний хувьд намайг өглөө гэрээсээ гарахад чи намайг тэрврээд 5 секунд тэрврээд тий. За ажлаа болгоомжтой машин болгоомжтой бариараа тий. Өдрөөс өнгөрүүлэх хичлэхэд л тэр өдөр ингээ нэх гой болчихдаг ч юм уу тий. Тэгэхээр тухайн хайрын хэлийг нь олчих юм бол бүр дан тэрнгүүр нүдэд нэг гэсэн үг биш. Ерөөсөө л яг тэр үед нөхч нь л айгу зүг юм байлээ тий. Тийм тэр хүсдэг тэр ганцхан хамгийн топын л өгч юм бол ерөнхийдөө хүн амар дүүрчтэй юм л тий. Тий. Тэгээ хоёлаа яг тэрийгэ олоод мэдтлээ. Тэрнээ тэхийн тулд нөгөө хамгийн чухал юм нь нөгөө хүүхэд насныхын тухай сонирхож асуугаач хамтдаа ярилцаач гэдэг. Чиний хайр илүү юм бэ гэж шууд нэг юм бүхэл бүтэн асуулт тавихаас илүү айгу чухал байт юм билээ те. Ямар ч байсан хостойгоо зүгээр л ингээл багтаа хөвгөлтэй байдаг байсан, аавтайгаа юу ярьдаг байсан. Та хэд ингээл хоолоо чирээ тариул сууж идэхтэй одоо юу ярьдаг байсан, ямар хуу одоо уур амьсгалтай байдаг гэсэн гэдгийг одоо тэр хоол идчих үйл явцаас нь ч юм ойлгож болно шүү дээ хүн те. Тийм болохоор ерөөсөө өдөр болгонд тэгвэл та хэд одоо яадаг байсан ч гэдэг юм уу. Тэр нэг бага насныхаа нэмийг айгүй сонирхож асуугаад мэдчих юм бол тэндээс ингээ зөндөө олон зүйлүүдийг одоо хамтрагчийнхаа хайртай хүнийхээ зүйлүүдийг зөвхөн мэдэж болдсон байлээ. Яг л саяны ярьсан жишээ шиг те. Тийм тэр хүний хувьд одоо яаж өсөж гин, яаж хайрлаж өсөж гин гэдэг нь л өөрөө хайрын тухай айгүй том ойлголт шүү дээ. Тийм болохоор тэрийг мэдээ тэрнгээр нь өртөө нь яриад тэрийг сонирхоор ингээл гэрэлтэл ирдэг шүү дээ. Тийм шүү дээ. Хүний ер нь бага нас тэр сайхан өнгөрсөн турсамжууд л байгаа шүү дээ. Зөндөө олон тий. Мэдээж хэрэг хаяа гонхтой төх байдаг ч гэсэндээ зүгээр тэдний сонирхож асууж ивэл энийхээ талаар илүү мэдлэгтэй болж чадна тий. Одоо чинь хүн болгоны хайрын илүү өөр чи үтэрх чинь өөр шүү дээ тий. Өөр байгаа нь өөрөө чамд ямар одоо зүгээр чамаас дахиад асуулт асуумар санаж байна л да. Өөр байгаа нь өөрөө чамд ямар санагддаг одоо чинь би тийм хайр хэлтэй гэтэл чи тэрэн заавал дуртай байгаад бүгд дургуйч байж байхгүй тий. Тэгэхээр чамд яг ямар юм одоо тэр нэг сонин өөр биш л дээ. Тэр нөрөө чамд ямар санагддаг вэ ер нь? Ойлгохоос өмнө би ч гэсэндээ нөгөө нэг чамайг сонсохгүй бол тий. Ингээл яриад чамаас юм асуугаал ингээл тий. Айгүй ингээл чамтай цаг өнгөрөөхгүй л шүү дээ тий. Тэнгүү чи тэр энийг сонирхгүй. Заавал ингээл ямар нэг юм болохоо болол тавгүй байх гэхэр чи ингээл тври гэл ингээд дитэн шүү дээ. Тэнгүүд зүгээр яриач гэл тий. Ингээл бас өөрийнхоороо ингээл хүчнэх гэл эхэлдэг тий. Тэнгүүд гэдэг нөгөө нэг чиний нөгөө түүхий чи ингээд ойлгочихгонгод яар чи юм шүү гэ тий. За би энэ хэдхэн секундыг энэ хүн зарцуулах хэрэгтэй шүү гэдгийг ойлгочоор юусаа сонирмш ойлгочихж байгаа болохоор тэр нэг сонирн байгаа л ямар хачин юм бэ надаас өөрөөхтэй яад юм бэ тэр гэж юусаа санагдахгүй харин ч өөр байгаадаа илүү талархалтай байт юм бэл тэр бас тийм шүү те
Би одоо чинь миний ярд яадаг тэгвэл надад нөгөө нэг тулгардаг байсан бэрхшээлэн гэх юм бол би өөрөө тийм нэг хүчгүй юм ярих туртай хүн биш. Харин чимээг хүртдэг гэж. Би тийм нэг их ярьдгүү тэгээд илүү юм чимээгүй байх туртай гэх юм уу те. Ялангуяа ямар нэг юм болохоо билсэн болвол ингээд дуугаа ураадаг. Нэг иймэрхүү төрлийн те. Тэр нь өөрөө зөрчлөөд амар санагддаг гэсэн байхгүй. Тэг. Гэтэл миний ойлгоцсон буруу зүйл нь яг л түрүүний хэлсэнчлэн гэл амар гэл байнга ярьж явах хэрэгтэй байна. Байнга ярих гэж надад амар хэцүү шттэ гэдэг ингээд өөрийгөө амар хэцүү байдаг. Харин тийм те. Гэтэл энэ хүн ярих дуртай гэдээ ярих гадсан те. Тийм. Тэнгууд нөгөө бас л буруу талаас нь ингээд хараад зүтгээд байна гэсэн үг шүү дээ. Тэнгууд за окей. Би бүр чанд өөр ингээд үнжир хэлчихсэн шүү дээ. За би ч юм үнэл хэлье. Би амар ярих дурггүй тий. Тийм болохоор хоёул яг ингээд нэг өглөө 30 минут амралтын өдөр нэг цаг яг л тэрэндээ ингээд хоёул хамтдаа ярилцгийг чи тэр сандлыг гаргаж ирээд за тэрийг хэрэгжүүлэх гэж тэрэнд бас яг нөгөө 100% тэрийг яг ингэж баттай байх гэж миний хувьд бас нэг тийм бэрхшээлтэй байсан л та мэдээж. Тэгээ янз янз юм гарч ирээд distraction гарч ирээд зүгээр тухайн үед чи тэр хамгийн гоё ойлголцсон бас нэг юм болохоор амьдрал янз бүрийн юу ч гарч иж болно тий. Ажил дээр зарим өглөө би гэртээ байхгүй байна. 6 цагт нэг хүнтэй уулзгаа явдаг ч юм уу тий. Тэр тийм хөө зүйлүүд дээр би бинийг ойлгоод за окей тий. Зарим шин заримдаа чи намайг заавал ингээл чи тачи баймааргүй тий. Надад өчөөгөө гэл ялуураад баймааргүй ч юм уу тий. Эсвэл миний гарнаас бармааргүй ч юм уу. Тэрвэртмээргүй ч юм уу. Тэр өдрүүд байх шүү дээ тий. Тэгэл тэрийг зүгээр окей зү. Тий зүгээр нэг өдөр зүйл гэдэг ч юм уу. Тэгж давж өнгөрөөж байгаа надад юу амар санагддаг юм уу. Тэгэхгүй одоо чи ажлын 5 өдрийн өглөө яг ингээл 30 минут ярина гэлтгсэн чинь нэг өдөр нь би байхгүй болсон чинь ингээл гаргачихсан. Гэж би санаа зовлоод бас хэвчээ шүү дээ. Тийм тэгэл тэргээ зөвхөн тухайн үедээ сайн ярилцаад. Үедээ сайн ярилцаад гоё нээлттэй байгаа нь өөрөө айгүй гоё. Бусад зүйлсийг илүү гоё болгодог гэх юм уу. Хоёулагийн саяны ярьсан яринаас хард нэг юм асуулт ургаж орж ирлээ л дээ. За энэ хайрын 5 хил ч юм уу эсвэл энэ хайраа зөв илэрхийлэхгүй болохоор яг ямар бэрхшээлүүд харилцаанд тулгараад байдаг билээ. Хайрын жишээнээс явбал. Тэгэл та надад гоё. Надад бол гоё жишээ байх шүү дээ. Нөгөө чиний хайрын хилийг сайн ойлгодгүй байх та. Хэдийгээр чи надад хэлсэн ч гэсэн би тэрийг мэддэггүй байх та. Нөгөө учрыг олохгүй байх үедээ яадаг байсан бэ гэхээр ахиу нийтдээ одоо чи ингээд нэг хайрлах гад ч юм уу те. Чи намайг хайрлаа та гэлтэй. Нэг тиймэрхүү илэрхийлэмж надад үзүүлэхээр би нөгөөдхийг мэдэхгүй шүү дээ. Тийм уутаал гинтл хоорсон юм шиг те. За ер нь ингээд заяа таваа сайхан угаагаад тооцоо сайхан савлах гэрээ сайхан цэвэрчээд гэдэг ч юм. Би өөрөө тэгжсэн юм шиг байна л да. Нөгөө аавчтай юмгаас их ажилласан хүссэн болохоор өсөл өрөөдөө хийгээл. Тэр нь аавч тааддаг бас нэг миний хоёр дахь хайрын хил ингээ одоо ингээ бодоод ирэмблэхээр нөгөө магтаалын үг тий одоо урмын үг би дуртай байл л те. Тэгэхээр миний нэгдүгээрт одоо physical тий touch хоёр дахьт магтаалын үг юм бэлээ. Тэгээ би тэрийг ингээд нөгөө нэг гаргаад чамайг гаргах га чамайг хайр. Өөрийнхөө хайрын хэлээ. Өөрийнхөө хайрын хэлээ. Өөрийнхөө авахыг хүсдэг хэлээрээ. Яг зүгээр гадаад. Тэнгууд чи яада итгөөг байгаа юм бэ? Чи бүр нөгөө талд нь чи бүр шоконд орчих шүү дээ. Ямар сони юм бэ чи намайг итгөөг ууаагүй байх гэж ингээд дургуцаад итгөөг уугаад байгаа юм гэдэг ч юм уу те. Гэтэл би өгөн ингээд тэрэнд юусэн юм бодохгүйгээр чамайг баярлуулах гад чамайг хайрлах чам шиг мэдэрдүүлгээд нөгөө serve хийгээд байгаа юм шиг байгаа юм л та нөгөө талд та. Тэгээ тиймэрхүү бэрхшээлүүд нь өөрөө яг л зүүрлжлэх юм бол миний хувьд миний одоо тийм миний зорилго бол чамайг хайрлах мэдээж буцаад чамайг хайрлуулах гэсэн юм хүслээр мэдсэн зорилготой биш үү? Тийм гол яг л нөгөө байгаа онохгүй юм шидэт байгаа юм шиг. Тэ байгаа онохгүй болохоор тэр чинь ингээд болохгүй шүү дээ. Тэгээд надад бол тийм зүйлмж ер нь бол санаанд орж ирдэг л дээ. Тэгээд зүгээр яг өөр миний жишээ бол ерөөхдөө ийм хүү жишээ амьдрал төр зөндөө байдаг байх. Ер нь залуучуудад эсвэл бусд хүмүүст би бинийхээ хайрыг мэдэхгүй бол яах вэ гэхээр мэдээж маш их цаг хугацаа алдна. Мэдээж улам мөл ойлголцсон. Надад бол тиймэрхүү бэрхшээлүүд харагддаг. Тэгээ надад бол тийг санагдаж байна. Миний хувьд тэгвэл юу санагдаж байна ер нь? Миний харин түрүүний нөгөө нэг ярьсан байсан шүү дээ тий. Ингээд аяг тавгаа ухаад тусалдаг энэ төр гээ тий. Тэр нь чиний одоо өөрөө чи хоёр дахь хайрын хил байсан тий. Тэрийг надад ингээд гаргаад өөрийнхөө хүсэж байгаагаар ингээд надад тариа харуулах гэж үзүүлдэг гэдэг. Гэтэл нөгөө надын харж байгаа өнцгөр болохоор яадаг вэ гэхээр аяг тавч юм уу гэр орон чухал биш шүү дээ. Би угаасаа л хийчин одоо ажлын өдрүүдээр ч юм уу тэр үйл хүүхдүүд хараад гэртээ байгаа юм чинь тэрийг хийх надад нэг асуудал биш байгаа байхгүй. Харин чамтай цуг байгаад хоёлаа ингээм хамтдаа юм яриад ч юм уу тий чи миний хийж байгаа зүйлийг сонирхоод хамтдаа тэгж чанартай зарцуулах надад амар чухал байхад чинь чи өөр юм ийгээд явчихар чинь
хайшаа наадах чи надаас илүү чухал юм гэж асуугаад амар хүрдэг амар инээдтэй тэгдэлсэн. Тэгээд мэдээч тэрийг аль болох зүг надад амар тэгж мэдрэгдээд байна тий. Тэгэхээр дараа нь эхлээд чанартай цагаа гаргачаад дараа нь надад хийж болчихоо. Ер нь л тэгээд тэрийг хэлснээс хойш арай хэлбэр амар болсон юм байна л гэж бодлоо. Хэлснээс хэлж ярьснаас хойш аюу амар болсон л тоо. Тий. За ингээд өнөөдрийнхөө подкастыг харин өндөрлөе гэж бодож байна. Тийм болохоор би нэр өнөөдөр юу ярьж өнгөрөө гэдэг талаараа дуртай wrap up хийгээд өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөх байлаа. За тэгээ. За хоёул юу ярьлаа. Нэгдүгээрт мэдээж хайрын хэл. Боёо хайрын илэрхийлэх арга тий. Яг зөв хайрын илэрхийлэх аргын талаар хоёул ярьсан 5 хэл байдаг тийм ээ. Тухайн хэлийг мэдэх нь яагаад чухал вэ гэдэг талаар хоёул ярьсан тий. Мэдээж хамгийн чухал ярьсан зүйл нь өөр нөгөө хүнийхээ хайрын хэлийг мэдхээс илүүтэйгээр өөрийнхөө хайрын хэлийг мэдээч тий. Өөрийгөө 5 хайрын хэлтэй гэж битгий бодооч тий. Өөрийнхөө хайрын хэлийг ирэмблээрээ өөртөө төрж байгаа яаж хайрлуулж өссөн бэ тий гэдгээ нэг тэгээ ярилцаарай тэгчээ би минийхээ хайрын хэлийг мэдгий шүү. Хийн тулд хосынхоо нөгөө нэг баг найхсныхаа турсамжуудыг илүү их сонирхож асуугаад тий дэлгэрэнгүй ярилцаарай гэхэд заавал тэр хайрын хэл ч юм уу тэрийг мэдэх албагүй ч гэсэндээ тэрийг мэдснээрээ зөндөө олон өөр одоо тэр хүн бага наснда сурч уусгаж авсан харилцааны арга барил нь одоо таны амьдралд чинь ч юм уу таны хос дээр ч юм уу тантай хамт амьдарч байхдаа ингээ гаргаж ирээд илрээд идэх учраас бага насныхан тухай асууж сонирхож ярилцж байгаа нь бас харилцааг бас эрүүлэх аягүй чухал алах юм болдог шүү тий. Яг зөв. Заавал өнөөдрийн сэдвтэй уялдуулах бас шаардлагагүй л гэж бодлоо л да харин. Тэлгүй яах вэ? Тэгээ мэдээж нөгөө талд нь хоёулаа ярьсан юм ямар бэрхшээлүүд болохоор вэ тий. Хоёулаа жишээнээс бол нөгөө буруу байр үшидэд тий. Байгаа онохгүй байгаа учраас өөрөлдвөл тэр нь өөрөө хайрын хэлээр нь яг ярихгүй тэр хүний өсөж байгаа яг тэр хайрын хэлбэрийг өгөхгүй нь өөрөө тэр хүнд хайрлахгүй байгаа шиг мэдрэмж төрүүлдэг тий. Тэгэхээр тэр хүний хайрлагч байгаа шиг мэдрэмж төрүүлэхийн тулд өөрөө бас хайрлагч байгаа юм шиг мэдрэмж авахын тулд тий хайрын хэлийг мэдэх тий тэрийг илүү тэрэн дээрээ хичээл зүтгэл гаргах хэрэгтэй шүү гэдэг талаар бас ярилцсан юм байна. Тэгээ мэдлээ гээл тэнгууд чинь л шууд ингээл засал за одоо ингээл гэх гэж одоо чадахгүй шүү дээ. Тэгэхээр бид нөгөө одоо ингээд шинээр ямар нэгэн зүйл мэдэж авлаа гэх юм бол хин хинийгээ хүчлэхгүй нөгөө хин хин нь өөртөө одоо дадал суулгаж тэр хүн өөрийнх нь дадал зуршил болтол нь хин хиндээ хугацаа өгөх юм бас аюул чухал гэдэг юм байлаа тий. Тэгэхгүй тэр чинь одоо намайг сонс гэл тэгэл одоо хүнийг ингээд 50 амлан сонсох дадлгүй хүн чинь шууд сонс гэж суулгах юм бол тэр хүн чинь сонсч чадахгүй шүү дээ. Тэгэхээр альва зүйлийг баг багаар нь эхлээд өөртөө дадал болгоод суулгаж автална нэгэндээ хүлээцтэй андараа гэж за гэж хэлмээр байна. Тий. За энэ хүрээд өнөөдрийн маань гэр гів харилцааны тухай подкаст маань өндөрлж байна. Харилцаагаа эргүүлэх алхам хийсэн танд маш их баярлалаа. Тэгээд та энэ дугаар маань таалагдсан бол лайк, шеэр, комент үлдээгээрэй. Тэгээд subscribe хийхээ бити мартаарай. За эх 7 хоногт миний соло дугаараар уулзлаа. Түр баяртай.